皆さん、こんにちは。今日の一言日本語の時間です。За, бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн Япон үгнийхээ хичээлийг эхлэе. 今日の先生は私、ヤルゴムが教えます。さて、今日のテーマは前回の授業に続いて電車に乗る丸3です。パート3です。За, өнөөдрийн хичээл нь өмнөх хичээлүүдийн үргэлжлэл болж байгаа 3 танаага. За, монголоор болохоор цахилгаан галт хэрэг цуух гэсэн үг болно. За, өнөөдөр цахилгаан галт хэргийн төрлийг ярих болно. Өмнөх хичээл дээр заасан жикан хё буюу цагийн хуваар дээр хэдэн минутын дараа ирэх эсвэл хэдэн минут хоцрох гэдэг мэдээллийг харж болдог самбар байдаг тийм ээ. За тэр самбар дээр одоо цахилгаан галт тэрний төрлийг харж болдог. За тэд нар нь ямар жиштэйг өнөөдөр харцгаая. За цахилгаан галт хэрэг нь болохоор цахилгаан галт тэрний төрөл буюу дэншаны шүрэй гэдэг байх нэ. За 普通電車、急行電車、特急電車、新幹線、地下鉄гэдгийг би тайлбарлах болно. За 普通電車нь болохоор энгийн галт хэрэг. За англиар бас бичигдсэн байдаг тийм ээ. Local train гэдэг. За энэ нь болохоор бүх буудал дээр зогсдог. Хамгийн удаан боловч одоо бүх хүртүүнд зогсдог байх нэ. За Kyuko電車нь болохоор шуурхай галт хэрэг буюу express train гэдэг. За энэ нь болохоор зарим жижиг буудлыг бол алгасаад явдаг. Болохоор одоо энгийн галт хэрэгээс болохоор хурдан явдаг гэсэн үг. Тэгэд ямар ч нэмэлт төлбөргүй тийм ээ. За Tokyo電車нь болохоор экспресс галт хэрэг limited express гэдэг. За энэ нь болохоор Kyuko-гасаа илүү олон буудлыг алгасдаг. Зарим шугамд бол нэмэлт төлбөргүй, заримд нь бол төлбөртэй байж болт юм бэлээ. За Shinkansen, bullet train гэж ярьдаг тий. За энэ нь болохоор хот хооронд өндөр хурдтай. За бараг 200-аас 300 км/цаг зорчдог байгаа. Тэгээд тусдаа тасалбар шаардлагатай байдаг. За Chikatsu нь болохоор метро гэдэг те subway эсвэл метро гэж хэлдэг. За энэ нь болохоор хотын газарт орох төмөр замын тээвэр болно. За Токио болон Осака зэрэг яг том хотуудад бол өргөн ашиглагддаг. За жишээ нь энэ баруун талд нь тийм ээ Токиогоос Йокохама явхад за Фуцу電車-гаар явах юм бол 45 分гэж юм те 45 минут. За Кайсок нь бол 30 минут. Kyuko нь болохоор бүр хурдан 25 минут. Tokyo нь бүр хурдан 20 минут гэх мэт одоо ийм жишээгээр харуулж байна. За тэгээ зам шугамнаас хамаарат хугацаа нь л өөрчлөгддөг ба. はい、今日の一言日本語は以上で終わります。次の一言日本語は6月14日です。